Халуун наран, далайн салхи, шин сарилт хүлээсэн хайна наралд оролцогчид маань ердөө 41 юантагаар 10 хоногийн аяллаа эхлүүлсэн билээ. Өчигдөр тэд урт удаан замыг туулж, танихгүй газар нутагт хөл тавин, шинэ орчиндоо дасан зохицох эхний өдрөө өнгөрүүлсэн. Харин өнөөдөр шоу жинхэнэ утгаараа эхэлж байна. Хязгаарлагдмал мөн тодорхойгүй төлөвлөгөөтэй тэд эхлээд өөрсдийн анхны худалдан авалтаа хийнэ. Тэгээд тэдний дараагийн чиглэл хайна нарал дээрх жуулчдын хамгийн их хөл хөдөлгөөнтэй бүсүүдийн нэг хайнааны зайсанд очих болно. Ердөө 41 юантай энэ аялал оролцогчдыг хааш нь хүргэх бол 21,000 реалити шоуны 2 дахь өдөр ийхүү эхэлж байна. За, үхрийн шир. Чи ялаа малаа суугаад шүү дээ. Яах юм бэ? Мэдхгүй шүү дээ. Шил одоо 41 явтай. Excuse me. This is how much? 1 kilogram. Oh, 60. Юу вэ? 1 кг ах 60 чи Монгол мөнгөөр хэдэн төгрөг? 500-аар үрчих үү? Хэдэр бодож байгаа. За 500-аар л бодъё. Тэгшлээд 30,000 төгрөг гэж штэ нэг нь. Юу вэ? Чи хагас ил махавал турж өгөх юм байна дөө. Ер нь ажил хийхгүй турж өгөх юм байна энэ чи. 21k гараад би бол хэн мэдхий? Тэ хэн мэдхий? Энэ нэг үйлсэн хятад байл гэж харна шүү дээ. Айгу бол бидний чи Аз ер нь чи хятад бол гэж асуудаг юм чи. Төм төчгнэж бом божгонж байна. За ямар ер нь энэ рүү олон удаа ирмээргүй юм байна. Яагаад гэж муухай хоол идэх аппетит үүдэх гэж амар үлсгэж байна. Йоо, лааж штэ гэхдээ өнөр нь бол 8-аач. За одоо ингэ хятад тоогоочийн хэлснийг бодъё. Нэг юм үхрийн хурганы засаа шиг юмнууд байсан штэ. Тэд нар ямтхан шүү. Тэрнээс нь олж аваарай гэсэн. За ер нь бол миний хэлээр ярихгүй юм байна. Миний хэл нь юмар хэл гэж англи хэл. 250 грамм нь 35 юан гэж. Тэгтээ нэвтрүүлгийн ихэнд хэлээ. Би гойлго гоохгүй. Би монгол хүн. Хулгай хийхгүй. За энэ хоёрыг л баримтлана. Кино. 8-ны хөдөл байна. Алло. Эцэс. Ва. Бая. Хай. Хайрын дэчэн ай. Юу? Окей. 8-ны хөдөл шүү дээ. Very good. Ячаг амар гой харагдах юм аа. Энэ уг нь мүлжүүртэй юм аа. Чаас. Шавж мүлжүүртэй байхыг одоо ингэж яриад байж идэг өдрөөс ирдэм байна. Тийм ээ. Хоньны хавирга мавирга ахаа мах буюу надууны махын тэргэл мүлжүүртэй гэж ярьдаг байсан. Миний зах намайг хүн болгох өлсгөлөнгөөс аврах зах минь. Яа. Хичнээн хэл ам байгаад байгаа юм ч одоо. Хорхоо юу? Юу юм бэ? Хөөцөн хорхоо юм аа ший. Чигээ том чигээ улаа юм уу юу? It is how much? За анхныхаа худалдаа авалт хийлээ. Энэ одоо луунд байдаг байгаа та бурхан минь. Уг нь ийм харагдаад байгаа луум. Яг одоо танихгүй нэг юм авч үзье. Тэ нэг луун, нэг төмөс. Окей.
OK。OK。这个不要吗？这个好吃。 No。자。아 예。 7块。 7원。 7. OK。 6원 зүгээр өвс авчлаа шүү дээ. 시시. 谢谢，不用谢。 6원을 авчлаа. 为什么不用啊？ 과. 호이. 호이 6원 43 гэсэн авчлаа та. 6 1 원. 아, 7. 对呀，我一个10块呀，10块的呀。这里不是一个10块呀，7块钱的呀，7块呀。 아, биш 6원оос 7원оос юм биш үү? 7 окей. За 7 нэг төмөс луун энэ одоо юу юм мэдхгүй. Эсвэл мэддэг идэл юм. Нахаваад бэлэн гойм аваад. Яа, хавир гоё. Тэгтээ чи миний мөнгөийг хурдан дуусгах гээд байна. Гүзээ. 这个干一啊，慢慢。 Гүзээ. It's how much? How much? Оо, ямар амир юм ойлгохгүй юм бэ? А, 3 연 гэж. Оо. Come in. Bye. OK。 Okay. Оо, бүр томор юм. 我带着走了啦，那买新的，我新过呀， Би чи арьс юм биш үү? 一个破一个吧，一个破一个。 What is it? За байж. Аль энийг барьж итэ. Энэ гахааны арьс авах гэдэг юм шүү. Үзээ гэж чи гахааны арьс болж таарлаа шүү дээ ч тоо. 猪皮。 Judy. Биш ээ. Энэ юу вэ гэсэн? А. Энийг авъё. It is how much? Зүрх. 还说8块。No。 8 юм. 一个。 15 yan хэрнэ. 什么东西？小芳， It's nice. 来，ไป叫你走嘞，那边。你是说买一条排骨啊？一条这个啊？ 10 yan донд тааруулах шиг байна. Хай 11 yan. Эй! 来，给你来。 За солонгосын нэг өвгний брендийн нэг анрын 能吃吗？ хаддаг энэ. 不啊。 Тэгээд нүүрс ус задлагч өчөж байгаа байхгүй би. Энийг нэг оноор ингэ өчөж байгаа байхгүй юу? 韩国哪个？ Nice, very nice. 是韩国人的。 Korea. 哎，隔壁啊。 Korea. 感冒。 А яа. Тэнгуүт 11 оныхоо эмийг би чинь 10. За. Хаадны хордлогонд орж бид ер нь цэвэр мах идэхий бодъё. Бас хэдэргийн мөнгө хэмнэгч жагаад эрүүл мэндээр хохирчул яа. За бадарсаа. Тал мөнгөөр юм авах. За шишээ. Ер нь 2 оройны хоол. Эцсийн мөчөд ганцхан мөнгөний зөрүүж ялгааг шийдэж мэднэ. Иймд энэ 10 хоногт мөнгө бүрт нухацтай хандах хэрэгтэй. Тиймдээч Wooble брендийн нүүрс ус задлагч Анарын тусламжтайгаар сөрөлт маань 1 юаныг хэмнэж халааслаад авч чадлаа. Ингээ. Энэ арай ихээр юм тий. Уянгаа жоохон зарчих юм энээсээ. Гэтэл савмач. Ба энэ миний үнийг бол буулгана гэж байхгүй биш. Тэр ингээд авчих. Нэрээ ор. Бас одоо тий өнгөөш тий эдэр чи нөгөө сөрөлт чинь. Нөгөө сөрөлт чинь нэг будаа хямдруулж гिचсэн явж илээ. How much? Оо яа, 2 яа. Оо. Жоохон нэмэн. Манай найз ч бас. Оо тий 200 100 грамм юм уу? За. Болоо явчлаа шүү.
Ингүүдээс урам орно шүү дээ чи. Шишээ. It is how much? Нэг яа. Тембен. Оо, бүчээ. Oh, тима. Excuse me. Ганц өндөг авах зэрэг унгаа хаглаа хийчихлаа. Хай. Эрүүл амьдралын хэм маягийг дэмжигч Солонгосын Vuvle брэнд. Биеийн бодисын солилцоог дэмжих, нүрс усны шимэгдэлтийг зохицуулах бүтээгдэхүүнүүдээр хэрэглэгчдийн танил болсон тус брендийн анар жимсний найрлагатай бүтээгдэхүүн нь орчин үеийн идэвхтэй амьдралын хэм маяг зориулсан шийдэл болж байна. Энэ годамжныхаа 8-ыг бас жоохон цэгцлээд байгаа бол айгүй моцикл төрсөн, мофет төрсөн цагдаатай айгүй хэрэлж исэн чи цаанаас нь яг юм өөр 2 цагтаа гараад эдрээсээ бүнжигнэлтэй даалга болд юм. Тэнгүү шууд хилийн ингээд шалгаж гин. Чи буруу жилж гин үү яаж ингэ шалгаад байгаа шиг байна. Тэгээд халыг найзлаа биш үү бичээс. Тэгээд энэ хоёр маань амар унаад сандраа тэгээ үйдсэн чинь тэр туулаан мөрнөөс нэг унчихгүй юу? Тэр нь би яг авчлаа. Тэгээд газар ингээд аваад би ингээд сандардаа ингээд бариад ингээд энийг яах юм бэ гэд би хятад асуулаа би. Тэгсэн чинь хамаагүй. Тэгэхээр нь авчлаа. Найз нь талын өгнө заяа. би өнөөдөр 20 явна л үрий гэж бодож байна. Тэгээд ажил олдвол бас ямархуу одоо хэдэн төгрөгийн үнэтэй одоо ажил олдох нь энэ хоол хүнсэнд маань хүрэлцгүй хэмжээний тийм хөс олдох нь уу гэдэг чинь асуудалтай байгаа шүү дээ. Тийм болохоор би өнөөдөр 20 явна л үрий гэж бодож байна. 20 явнаар гэхдээ би 3 өдрийн хүйс 3-аас 4 өдрийн хүйс цуглуулъя л гэж бодож байна. Үрсө нэг нь ингээл 6 явна гэж шүү дээ. 6 явна хэр чи энэ ёсоо бүтэхгүй. Энэ нөгөө том ном болохоор ингэхдээ айгу амттай байгаа шүү. Нэг гоо амттай байхгүй. Энэ дөрвөл чин дүүп хэд вэ? Окей. 1.5 гэдэг чинь 1 юан 5 мо. За ингээд энийг авчи. Энэ бол хангалттай. 7.40 гэхээр амар үнэтэй болчихлоо тий. За тэгвэл 3块3毛八。 4.48 3.38 гэдэг чинь бараг 10 яваад ирчих юм шүү. Тэ? Өөр чи юу авах вэ би чинээс өөр? За авчи шүүл гаргах юм чи одоо. 7 яваа авчихгүй энийг. 哦，7块呀，他跟我讲价7块吗？ Тэ. Хөө 7块5。 7 төгч гэлдөө. 7 төгч гэсэн чинь 7.5 болохыг гэж авчи доо тий. Бас нэг 5-аар ч гэсэн татлаа штэ. 7块5可以啦，算了。少收你3、4毛。 Энэ хоёр юм уу? 皮蛋的。 Энэ нь яасан бэ нөө? За өндгөө болохоор 2 яванаар дахиагаа 7.5 яванаар дүүфүгээ 1.5-аар авлаа. Тэгээд бас нэлээд хэмнэлт хийсэн бах 20 юан барьж ороод ямар ч байсан нэлээд хэмнэлт хийхийг хичээлээ. Тэгээд энэгээр бол би сайхан шүүл гаргаад 2 өдөр хоолчно. Тэгээд амтлагааны бүтээгдэхүүнийг цаанаас нь гаргаж өгнө гэсэн. Ингээд ямар ч байсан давс мавстай хамт холиод ингээд идчихэр зүйлүүдийг авчлаа. Эмэгтэйчүүд гэдэг угаас нихуур тооцоотой хүмүүс. Тэр дундаа аялын ихний худалдан авалт бол тун чухал шийдвэр. Дуучин бүсгүй уянга үүнийг сайн ойлгосон бололтой. Одоо яг 20 л байна. Хятад толгой аваад хороогаа тайруулж штэ хүмүүс мэн бурхан маань. 8 янаар. 8块。 Үтгүй юу ч авчвал. Ямарч 2 өдрийн тоол. Ажлын. За. Хүүрэ төмөр мөнгөөр ороо явчлаа бүр.
Бүр баларсан юм боллоо. Хорхоо. Жараха. Хорхоо. Яса. Хорхоо, жараха, хорхоо. 2块。 Яа, зөвч муулагч. 1000 төгрөгөөр нэг банан авах гэдэг. Oh, thank you. Шишээ. 31 январаа худалдаа авалт хийжтэй. За, өндгөө муутахаас өмнө харж чанаа. Одоо нэг жоохон цуу байвал өгнө. Энэ ингээ 3 өдрийн өмнө шээ. Ер нь 200 г, 100 г будаа байна, 2 банан байна, өндөг байна, ахаан хавирга байна. Тэгээд төмөс дуун байна. Гадаа юм харахгүй болсон юм уу? За өнөөдөр худалдаа авалт боллоо. Ямар ч байсан би өөрийнхөө л одоо хэмжээнд худалдаа авалтаа хийлээ. 41 явантай ирсэн. Тэгээд 31 явнаар нь худалдаа авалт хийлээ. Ямар ч байсан мөнгөө үлдээхгүй бол болохгүй. Тэгээд амьд хүн аргатай ажил хийн. Тэрэндээ бас тохирсон мөнгө олно. Ямар ч байсан ажил хийхэд заяа багадаа нэг 30 оны цалинтай ажил хийх ёстой мэн. Тэгжээж нэг ер нь болж өгвөл нэг 50 оны ажил хийх юм бол гадаа ч суугаад нэг бэлэн хоол модноос ингээд болсон загас жараханаас аваад ичих юм. За боллоо. Бодлоо автобуссан. Мөнгөө хэмнэ гэд хоол унднаасаа хід танвал цаашдын аялалд хүч хөрөхгүй. Нөгөөтэйгүр эндхийн хүнс монголчуудын өдөр тутамдаа иддэг хоолноос нэлээд өөр. Тиймээс зөв сонголт хийхийн тулд оролцогчид нэлээд хугацааг бодож, харьцуулж, зөвлөлдөн өнгөрүүллээ. Ингээд баггүй эргэлзээ тооцооны эцэст аяллахаа анхны худалдан авалтыг хийж чадлаа. Зөөрөмдөө. Ямар ч гэсэн нэг нохоо хамартай хөрөхөр усч гэж нэг хоол хотгож идэндээ. Энэ надад харин луум үнэл байдаг байгаа да. Атраа яваран сарл. Яг нэг луумч. Ногнох хальсалдгүй шүү дээ. Одоо ихнэр л манайх л хальслаад байсан шүү. Яг махцах чанахад бол уг нь хальстай л сайхан угаагаал. Тэгэл бид нар ичдэг гэсэн. Яг тэгвэл ээж хальсанд нь их шимэн байд юм аа гэд. Будаатай шүлийнэ сах. Зөвхөн одоо сүрэлтийн жор шингэсэн будаатай шүлийг хийж идэнэ. Ажил хийн штэ. Би ч яг хаавч ч нэг манай ээж аав чинь бид нарыг ажил хийлгээс сургасан бохоо. Би бол нэр хинээс ч дээр ажил. Манай одоо дунд бандад юу гсэн бэ дээр аав таны үед телевиз байсан юм уу ч гэж яах шиг. Эсвэл олон анги талтар царай та нар мэдхөө. Одоо хүүхдүүд үзэж байгаа юм дээр өөр болчихлоо. Би одоо хүүхдүүдтэйгээ зурагт үзье гэж булаацлж штт. Нөөдөл чи ингээд YouTube дээр тавьчихна. Тэгэл бичлэг үзэл, 9 шидийн ингээл юмаа үзэл. Тэгэл алиа нэг зурагтан дээр тавиад хаачаа гэл. Ээж ингээд найхгүй одоо яг миний энэ хийж байгаа хоол заяа. Ингээл заавал ингээл махаа ингээл гоё халуун тогоон дээр галдаа халуун тогоон дээрээ хуураал тэгэл ногоо хийгээл шар гэл ногоо ихээр ингээл дуграал нэх гоё үнэр гараал тэгэл гаднаас түлээ тэврээл ингээл орж яхад ингээл гэрийн тооноор ингээл уур саак гэл өвөл ингээл цан цохол ингээл гадагшлал тэгэл түлээгээ тавьчаал аав тэнд ингээл яг хоёр багны голд ширээнийхээ цаалт юу болор цом үзэл Монгол бүхий өргөнд ингээл болор цом соёлын өргөнд болоод тэгэл ээж хоолоо ингээл анхаар хоолндоо гол анхаарал нь шүлгэнд ингээл гол анхаарал нь тэг чин нөгөө чимтэрж байгаа бавуугийн лагсрангуй энэ төр чин агуу шүлгүүтэй уншаал тэрийг сонсоол энэ ямар гоё шүлэг вэ гэл жил болгоны болор цомыг тэгэж үздэг байсан. Онцгийн тийм бол хоолны жор мор тэр зарим мундаг хусуучиг бол би биш. Гэхдээ бол ямар ч байсан үлсэхгүй. Ямар ч байсан хүний амнаас унчаар хоол бол хийдгүү. Бас өөрхөө. Би ч бас десерт авцсан. Нэг бананы мөнгөөр авчиж байгаа. Тэгсэн чинь нэг бананы
Хүү эсрэлтэй гэдэг ингээд бас зүгээр өгцөө. Тэгсэн те мэдж байгаа шүү дээ манай үзэгч. За энийг бол би олсон. Тулаан бүр. Тэгээд энийг бол яг миний урд ингээд нэг цагдаа ирээд гудамны хүмүүсийг хөөж яхад уян дулансан. Би аваад зүгээр ингээд өгөх гээд ингээд байж цагдаатай ингээд ярилцаад ахаар ингээд бөө хэрүүл мөрүүл шалгалч хүлэг болоод ахаар би тэгэл торондоо хийсэн. Энэ бол зүгээр олз. Би одоо яг үүндээ бол нөгөө нэг нялх хөөхтэй. Одоо манай баг чинь 6 7 сартай шүү дээ. Ингээд 40 гаруй настай болоод ингээд хоёулаа амар хичээж ягаад ингээд хүүхдтэй болох чинь амар гоё аз жаргал байд юм байл та. Тэгээ одоо ингээд яг хоол ундны талын юмд орохор ч нэ хинрийнхээ хоол халамжийг бас их сандгийн байна. Сайн уу? Яг хүүгээ бас санах юм. Тэгээд би манай ихнэрт тэр нэг яриа болд юм а дотны яриа. Чир нь ягаад надтай суусан юм гээд. Тэгсэн чинь одоо мэдгүй л дээ. Одоо тэгэл таалагдсан болол мэдээ суусан. Гэхдээ намайг миний сэтгэлийг хамгийн их хөдөлгсөн юм бол чивтэр ингээд нэг туулын ирэг дээр очиод хоёулаа нэг хэсэг суусан юм аа. Тэгсэн чинь чи надад нэг дуулаад би чамайг заавал авч суунаа гэд чамд энэ дуу зориулъя гэд. Тэгээ нэг дуу дуулсан байгаа. Тэгээд тэрэнд манай ихнэр учиргүй баярлаж байсан гинэ. Тэгээд одоо тэр дуугаа би одоо дуулъя л да. Тэгээд 4 сарын 22-нд бас төмөө үлзийтэйгөө хамтдаа дуулсан 12 жилийн хойно тоглолтыг одоо хийх гээд 2 жил чадахгүй байжгаад одоо хийх гэж Монгол Бүхэн өргөнд 4 сарын 22-нд хайлин энисэд ирсэн шууд харзны усан дэмрээд хайлин ганганах юм харин хар Амьдралын урт замд хинтэй хамт алхах вэ гэдэг сонголт заримдаа хувь хүний ирээдүйг хүртэл тодорхойлдог. Ханиа зөв сонгоно гэдэг зөвхөн хамт амьдрах хүний олохын нэр биш. Харин чиний мөрөөдлийг ойлгож, хүнд үед түшиг болж, баярт мөчөд хамт инех тийм л хүнийг олохыг хэлнэ. Зөв хүнтэй учирсан бол амьдралын ачаа хөнгөрч, зорилгодоо хүрэх зам илүү итгэлтэй, илүү гэрэлтэй болдог. Тиймдээ ч хүмүүс зөв хантайгаа учирсан хүн амьдралд хождог гэж хэлдэг үзье. Сайны дэд инхри чаммагаан санжил явах минь сая юм дахо. Энэний хамгийн гоё мөр нь тэр энэ гэсэн. Би жоохон арай дээрээс гэж. Тоныг илбэж өргөсөн гэртэн тормон сохомын хэзэлэн болдоо. Энтэр гэж дуулсан юм шиг байна. Тэгсэн чинь эмхтэй хүн тэгээд уярсан юм дгоо да. За өнөөр энд дахианы махаараа шүл гаргаж агаад дүфөөгөө хийгээд өндгөө дотор нь ингээд чанаад тийм шүл хийн. Би ерөнхийдөө юуны турш, шоуны турш жоохон гурил будаанаас татгалцъя гэж бодож байгаа. Би бас нэг жоохон нөгөө очоод дууртай учраас жоохон энэ минийгээрээ жоохон зузаахгүй байж байгаад очих хэвээр. Тэгэхгүй бол ер нь жоохон жин хаях маягтай бай гэж бодож байгаа. Тэгээд тэр за Солонгосын Wuble брендийн нүүрс ус задлагчийг хэрэглэнэ. Тэгээд энэнгээр бас жин ингээд барихад минь туслах бах. Тийм болохоор энэ эмэгтэйчүүд маань хэрэглээрээ би бас шоуныхаа турш хэрэглэнэ. За. Оо энэ ч ямар гоё 10 гурлан шиг амттай юм шиг. Хостоо nice амттай байна. Мөнгөө хэмнэн авсан одоо дахианыхаа махаар шүл хийнэ өнөөдөр. Биднэрт нэг юм хоолны хувьд хэтрүүлэхгүй бас их
багдуулахгүй нойрны хувьд бас яг нойроо бүрэн гүйцэд авцсан ийм тохиолдолд ер нь ямар ч хүн их энерги нь зөв байдаг те. Тийм болохоор би шүл өстой хоол бас идэ гэж бодож байна. Айгүйх ясын нэг тийм айхтар юу яахгүйгээр нэг бүр сүртэй айхтар шуулахгүйгээр хөөрхөн бондоор мах байгаа шүү дээ. Тэрийг аваад бас нэг жажлуур юу хараар тэгээд ясын мэдээж мүлжин ч одоо энэ сайхан авсан юугаа болохгүй шүү дээ. Маш сайн буцалгаад шүл гаргаж авч жагаад. Тэгээ миний хувьд бол би өөрөө ерөөсөө яг л урлагийнхаа мэрэгжлээ нөгөө хоббигоо мэрэгжлээ болгоцсон болохоор тэрэндээ үнэнч тэрнийхээ төлөө одоо ингээд бас нилээд олон жил яг мэрэгжлийн сурж аваад ялангуяа бас энэ сонгодог урлагч нь одоо бүх юуны чинь урлагийн одоо суурь нь болж өгдөг ш. Манай нөхөр бас яг дуучин. За дүүпэ айгу хурдан болчдөг болохоор би жоохон юу гаргаж агаад хий гэж бодож байна. Жоохон шүл гаргая. Сая жоохон давс хийсэн. Ер нь би нэг тийм их тийм хоолнд амар амтлагч хэрэглэх бас дурггүй. Их жоохон натуралаар нь идэж явахыг боддог. Их амтлагч ороод ирэхээр л их давс ч юм уу их перц. За яг давс перц бол бас болж байна. Одоо энэ нөгөө айхтар хятад амтлагч нарыг бас хит их хэрэглэхээр эндээ бол ингээд нэг сайхан тэр нэг далайн амтыг дараад байгаа юм шиг ингээд болж байна. Яг Монголд бол монгол хүний бие хаанд бол энэ их амтлагч нэг тийм таата биш. Тийм болохоор би аль болохоор амтлагч багтаа хоолунд хийхийг боддог. За жоохон өндөг хийнэ шөлөндөө. Классик жим хамтлаг яг намайг соёл урлагийн их сургууль төгсөөд тэгээд би дуурийн театрт ирж ажиллах болсон. Тэгэхэд орж ирээд ажиллахад яг тэр үеэр бас дуурийг юм ойлгодог зэрэтл маань их бас ховор тий. Яг нөгөө нэг зах зээлийн хэцүү үеийн дараа яг ингээд үргэлжлээд марчлал гэл тэгээд ерөөсөө сонгодог урлагч юм бас нэг үзэгчгүй болсон тийм үе байсан. Тэгээд дуурийн доочин гэх хүмүүс ингээд ингээл иг маггүй орилж идэг хүн гэж тэгж ойлгодог. Тэгээ би одоо яаж энийг ойлгуулах вэ? Ер нь надгүй л ойлгохдох байсан баг л та. Гэхдээ бол би өөрийнхөө хэмжээнд бол эхлээд ойлгуулахын тулд юм яг тийм хамтлагаар одоо дамжиж олны одоо танил болж тийм үү? Бас нэг өөр уран бүтээл хийж тэгж үзэх хэрэгтэй юм байна гэд. Тэгээ би классик жим хамтлагт намайг орох уу гэд урихт нь орсон доо. Ийм шүл хийд болчихно. Яг айгүй гоё тийм натурал шүл болж байна л доо. За тэгээ одоо ингээд үпүг ашиж. Тэгээд классик жим хамтлаг маань хоёр эмэгтэй хоёр шигтэйтэй дандаа мэрэгжлийн дуучлаас бүрдсэн байгуулагдаад. Тэгээд ер нь хүмүүс нөгөө яг надад хөдөө очихоор яг мэдрэгддэг байхгүй юу? Яа уянга яг чиний тэр классик жим хамтлагийн чинь дунд л дуртай. Тэр хоолонд чинь л дуртай гэдэг байхгүй юу? За энэ маань юу байгаад байгаа вэ? Солонгосын одоо Wooble гэдэг брендийн нүүрс ус задлагч. Энэ хараа ингэж онгоох юм бэ? Ингээд дотроос нь авчин. Шууд ингээд нөгөө нэг задлаад хоол идэ 5 минутын дараа энийг уух юм байна. Өдрийн хоолны дараа, оройн хоолны дараа шууд амандаа уусгаж хэрэглэн гоё амттай нүүрс усыг задлан энэ над хэрэгтэй байна. Одоо би иймэрхүү ингээд усан шүл маягийн юм уугаад энийг ихээр би ер нь цэмбэр турах юм байна. Би жим бих юм байна. 4 сарын 22-нд зүгээр бүхэн өргөний тайзан зүгээр горж ирсэн л юм гарах юм хаа. Яа банан идэхөө. Нэг сүлэрсэн цай гэдэг шиг цай. Жинхэнэ сар асгарсан шүл боллоо шүү дээ. Арай. За чи нэрэж хамсаад үзээрэй. Амар гоё хоол болсон. Нэр одоо үзэгчд болдог л нэр хүн болгоны амд хийж өгж үзүүлэх юмсан. За би одоо яг мах ногоогоо жоохон хөргөж аваад идэв л. Тэр айхтар мөн зайлг шиг өсрэлт нэр. Дажа.
Ямар ч үсэн эхний хоолндоо би бол сэтгэл хангалуун байна. Өөртөө бол 10 оноо өгөхөөсөн бол би энд бүр 10 оноо шууд өгнө. Тэгээд одоо тэгтээ мэдээ шин жорын хоол болохоор ходоод гитсээ одоо хамгаалаад Солонгосынхаа одоо энэ бас бидэртэй хамтарч ажиллаж байгаа энэ нүүрс ус задлагчийг хоолныхоо эзний дараа 5 минутын дараа шууд задлаад ингээл уучих. За тэгэл тийм байна болоо. Энэ удаа өдрийн хоолндоо 10 оноо өглөө. Асуудалгүй гоё. За энэ ч одоо нэг хүний хоол ч өөй. Амттай л болсон бах та. Одоо амсч үзэндээ ямар ч байсан түрүүн шүүл амсахтаа айгу айтайхан байсан. За хоол амсч үзье. Оо дажгүй шүү. Дажгүй өрдөө. Яг уу нэг жоохон сонгон мөнгө авах л байсан юм байна. Тэрнээс гаж буруу гоё юу амтгүй суулмал амтгүй их дажгүй. Гү амсаад үзэлтэй амсаад үз. Авч үзгөө. За тэгэд хоолныхоо хажуугаар бас амин чанараа нэг уучнаа. Өнөөдөр их ажилтаа байсан. Айгүй их явсан. Тэгэд эрч энерги нөхөөд бас нойрч сайхан хөрөх бах. Ятч. Амин чанараасаа ингээд нэг сайхан уучаад хоолтой гамд уучаад. Тэгэд л унтандаа нойр сайн байвал маргааш эрч энергитэй байна. За өнөөдөр ерөнхийдөө нөгөө ачаал бас нэлээд өндөртөө өдөр байлаа. Ер нь гэхдээ 24 цаг ингээл байнга камерын доор байна гэдэг чинь бас амаргүй ингээд нэг тийм амаргүй ажил байд юм байна. Манай 25 телевизийн чинь маш мундаг залуучууд байд юм байна. Тэгэд нөгөө энэ 21 мянгач дахь бас нэлээд хэд удаа нэлээд олон жил явагдсан шоу болохоор их туршлагатай болцгооцсон юм байна. Тэгээ би ч одоо нөгөө өмнө нь бас нэг шоунд орж ирсэн. Тэр нь болохоор баг хэдхэн секундын дотор л хамаг эрч энерги гаргаж үзүүлдэг тийм шоу байсан. Яг түр шиг шоу. Энд бол ингээд бүр эсрэгээрээ өдөржин шүнжингээл дагаал тий. Чи одоо би унтаж хүртэл та нартай үзүүлэх нь вэ? За тэгээд сайхан амарцаараа орд ирэндээ орж унтъя. За сайхан амраарай. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч New Julchin Tours мөрөөдлийг дурсамж болгоно. Ивент тэтгэгч амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч эрүүл амьдралын энгийн жор Wovle нүүрс ус задлагч. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Монголд 2016 онд уургийн пептидийг сарлагын сүнээс гарган авсан юм. Харин хүний биед дуураг дутагдсанаар шалтгаангүйгээр ядрах, нойргуудах, ой тогтнол муудах, үс суунах, хавагнах, дархлаа сулрах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл та уургаа нөхөхийн тулд эдгээр 29 стакан сүүг нэг доор ууж чадах уу? Харин манай эрдэмтэд эдгээр сүүн дагуулгадах уураг эрдэс бодисыг хоёр халбаг амин чанарт багтаалаа. Амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Байгалийн гаралтай тусгай технологи агуулсан сүүлийн үеийн фермент Wovle
Comfort Enzyme нүүрс ус өөх тосны шингээлтийг дэмжиж турах үйл явцыг эрчимжүүлж биеийг эрүүлжүүлэх онцгой бүтээгдэхүүн. Өдөр бүрийг итгэлтэй эрүүлэр эхлүүл. Woolly Comfort Enzyme. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадны крем. Skin Life Японы арьс орчилгааны цогц бүтээгдэхүүн. Beauty Japan Cosmetics. Дэлхийн аваргыг дэрэгдээсэн New Julchen Tours 5 дахь удаага 70-94 техник. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадны крем. Ивэн тэтгэгч амин чанар, амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч New Julchen Tours. Мөрөөдлийг дурсамж болгоно. Өмнөд Хятадын тэнгист орших Хайнан нарал халуун орны уур амьсгал, өтгөн ногоон ургамал, далайн чиглэг салхиараа онцлог. Ийм байгалийн тогтсон агаарыг хүчил төрөгчөөр баялаг, цэвэр тунгалаг байлгаж, энд ирсэн хүнд хөнгөн, сэргэлэн мэдрэмж төрүүлдэг. Тиймдээч Хайнан нарал 2014 онд хүн амын хөгшрөл, урт наслалтын олон улсын шинжээчдийн хорооноос дэлхийн урт наслалтын арал хэмээн нэрлэгдсэн дэлхийн цөөхөн газруудын нэг болсон билээ. Харин энэ өдрүүдэд манай оролцогчид ч мөн адил Хайнаны өглөөнөөс ирч хүч авч өдөр бүрийн даалгавраа амжилттай давна гэж итгэж байна. Ороо усаг хальт хураасан болохгүй л ажил бүтэхгүй аа. За. Хоолндоо. Хоолны хөөгтөд хоолндоо. Яруу алдарт дахид автчихгүй шүл. Амарч тос байхгүй. Тэр хардаа гахаа өхөөсөн бол энэ юу байхгүй юу? Царцах байхгүй юу? Царцахгүй байхгүй юу? Царцсан байгаа байхгүй юу? Тэгэхээр бүхрийн мах байсан болж таарж байгаа байхгүй юу? Гэрт одоо хоол гой хоол илүү гарчих юм бол халга ичдэг. Гэхдээ хадгалахдаа гол нь халуун нөхцөлд биш, нян бактери үржих нөхцөлд биш. Хөтөн сэрэн хөрөгчөнд хадгалаад өглөө сайхан Цельсийн 100 градуст даригтл нэг буцалгаал. Тэгэл асуудал. Тэгэл би ичдэг. Гэхдээ би яг зүгээр хонсоод иж байгаа гэж зүгээр сурталчилж байгаа юм бол биш шүү. Зүгээр би бол ичдэг л гэж юм аа. Би барыг ялж явах шиг байна. Ягаад гэвэл хүй. Ой, банан маань алгуулсан болоо шодлоо. Би чи ягаад гэвэл уянгаагаас илүү 2 банантай энэ бананы чинь зүгээр над үнгүү өрхий өгсөн ягаад чи энэ туулан бөөрийг олцсон эн чи ингээл оройны 2 оройны хоолч штэ. Яагаад ч үгүй штэ. Би одоо надад 11 он үлдсэн байгаа. Би бол тэрэндээ мөд гар хөрөхгүй. Одоо бас ажил төрөл хийж 5-3 цаастаа золгомоор байна. Сайхан тансагламаар байна. Болдог бол энийг л ингээл үзэгчтэй амтлуулмаар санагдаад байгаа юм да. За илүү гарцуу. Яг өчигдөр будаа хийгээгүй болж. Будаа хийсэн бол хайран будаа бүр балрах байж. Энэ одоо ахаад үлдчихлээ шүү дээ.
дахиад нэг хаяг болгочихлээ. За болохгүй бол өглөөний хоолыг өөртөө. Нэг тийм хүн байдаг шүү дээ. Гэрээсээ гарахаар удах тус байж авахчдаг. Би ч ер нь тийм хүн шүү дээ. Яг тэгвэл олон хоног тоглолтоор ажиллаар явсараа одоос орчичтэй. Гэхдээ мяарах уу байна. Ханаад манад төрчихгүй л тэгэл ямар ч асуудал. Одоо ханаал зөв сонгож чадах юм бол амьдрал бол дээшлэх доошлохын хувьд бол яг лефтэнд суусан юм шиг л юм. Үнэхээр мундаг хүнтэй суух юм бол дээшлийн хувьд гэл лефтэнд суусан юм шиг ч. Мянга тэр уг хүн сайн байгаад ханаа буруу сонгох юм бол амьдрал доошоо лефтэнд суусан юм шиг л юм. Тэгэхээр ерөөсөө яг энэ эхлэгцэг бол адилхан байна. Дээшлэх үү доошлох уу гэдэг яг үнэхээр яг хүний сонгосон ханаас шалтгаал. Би бол одоо эр хүнтэй уулзсандаа баяртай байдаг. За бас яг камерын өмнө чинь хоол болохгүй болох гээд байна. Би нэг тухтай хоол идчихдэг хөө. Тэгээд эргээд болцсон. За өглөөний мэндэ. Амин чанараас авчи. Тэгээд эднээс авъя гэж бодож байна. Энэ эмэгтэйчүүдийн анар өчтөр орой бас би энэс уусан. Нүүрс дүрхчийг задалдаг гэсэн. Тэгээд бас хоолны дуршил жоохон буулгах юм билээ. Их аятайхан амттай, их гоё амттай. Энэс очие. Энэ гоё тийм эрүүл мэндийн юмнууд хэрэглээд эднэр бол одоо нөгөө дандаа ингэдэг нөгөө жишээ энэ надад аюу таалагдж байгаа Монгол сарлагын сүүнээс гаргаж авсан болохоор их аятайхан. За энэ солонгосын бүгэлэ брэндийн нүүрс ус задлагч. Энэсээ зард юм уу? Нэрээ. Би өөрөө хэрэглэж үзсэн. Энэ сте айгүй гоё юм билээ. За аваа. Монголчууд бол тэгээд зарт. За чи өстө намайг нөгөө шоунд орж байгаа болохоор жоохон дэмжээд чи нэг 10 янаар авчих заяа. Гэлээ. Болчихно. 10 янаар зараа ичи. Нэрээ энийг авч явж заръя. Шоу аны буйнаар энэ хайнааныг ирж үзлээ. Хайнаа ч бас их сайхан газар идэм биш үү. Тийм юу ш дандаа халуун орон болохоор сэрүүн хүүтний хувц өмсөхгүй. Ингээд ч одоо баг өвлөн гэж байна. Өвлөн ихтэл ийм халуун байна гэж үгэл гайхаа л гэж. Гэхдээ одоо би чи мэрэгчлэр их бахархдаг. Үнэхээр одоо сэтгэл зүрх байж ижил цалин мөнгөө голохгүйгээр дуурайхаа театрт ажиллаж амьдраад ингээд насаараа ажиллаж амьдраад төтөртэй гардаг юм хүмүүс байдаг. Тэдний нэг адилаар л одоо театртаа хүчин зүтгэр баг 20 гаруй жил болж энэ 21 2 жил болсон байна. Тэгээд үнэхээр одоо тэр сонгодог урлагч өөрөө их урлаг өөрөө агуу мундаг болохоор бид бүхнийг дурлуулж тэгээд одоо өөрийнхөө энэ авиас бэлгийг хөдөлмөр зүтгэлээр өнгөлөөд тэгээд ажиллаж хөдөлмөрлөдөг ийм салбар. Яг хөө цалин мөнгө жоохон бага байсан нэмэгдээд ахаад одоо бүх багш нарын эмч нарын цалин нэмэгдчихлээ шүү дээ. Тэгээ манайх бол ахаад хамгийн бага цалинтай салбараар үлдчихлээ. Тийм тэгээ жоохон харамсалтай л байна. Одоо нэг өдөр явж байгаа жоохон өсч юм эсвэл бас шоколадаасаа задлаад амруугаа хийчих гэж бодож байгаа. Тэгэхээр бол цөнгөндөө нэг шоколад авчнаа. Тэгээ энтэйгээ идэх нэг талах малах олж ирээ да. За өнөөдөр бол ингэнэ. Өчигдөр чинь жоохон тиймэрхүү цайвардуу маягийн хувцастай явсан. Тэгэхээр өнөөдөр бол тэс өөр. Би ч ихтэй яг өөрөө сонгодог байхгүй. Ер нь тэгэл нэг гадагшаа ингээл нэг ажил төрөлч юм уу нэг явахтаа хувцаа базаачдаг. За ямар ер нь загварлаг болчиход байгаа ш. За яах юм бэ? Юугүй одоо юугүй. За ингээд өнөөдрийн ажилдаа гарлаа. Баярлалаа. За өнөөдөр хоёулаа хардаа
Юм ерөөсөө мөнгөөр хэмжигдэхгүй янга. Аюултай юмнууд биш шүү дээ. Өнөөдөр одоо хоёулаа жишээ нь өдөржингөө одоо энэ зав маваар усан онгоцоор явна гэдэг байгаа. Би чамд нэг талх авчихл гэдэг. Талхаа. Мань найзхнууд мөнгө дууссан. Чим үү? Тийм. Гоо над ч мөнгө байна. Элэг чи нэг өөрөө сонгоод нэг Талхаар яах юм? Өшөө зүгээр л дугайл авчих. Би чамд хэрэгэл болох юм хийх гэдэг. Чи тэг яах гэж байгаа юм? За. Юу яа. Гэтэ найз нь бас ганц нэг ёон нэмэрлэнэ. За яа. Амбар сонь штэ. Бас. За 10 гарах бараг болчих юм шүү дээ. Чи овын чинь нууж мох хэвээр юм уу? Нуугаад авч. Нуугатах юм байхгүй би. Яаж хандуулж байгаа юм уу? Тий. Уйлж штэ. Уйлж байгаа юм. За. Харин аль талах уу? Наадахын чинь зүгээр шүү. 9 оны талах уу? Бас гоё штэ. 5 оны гурай штэ гэж. 5 он гэж байна. Наач гэхдээ ингэж 2 хон шивсэн л байгаа. За энийг авъя төлөх үү? Идэнгтэй. Ариун. За 7 оны авъя дөө. За. Тэгвэл. Болж байна уу? Болж байна. Чи 6 оноор л авч ийн гэсэн үг шүү дээ. Ер нь бол 6 оноор л авч ийн гэсэн үг тий. Чи нэг он өгсөн чи. За. Юу ярьж байгаа наа. Чи одоо тэг дан яах юм? Ус аргалнаа. Тэнд болохгүй бассейны ус уучна байлаа. Таваа юм бэ. Ус гайгүй. Одоо эндээс ч ус чирж явах чинь оочр удаан зогсвол. За мэ талхаа. $7. Доллароо. $7 яваа. Энэ саяхан Америкт ирсэн ерөөсө доллараар ярьдаг болсон юм шүү дээ. Thank you. Биш цаасан мөнгө маань төмөр болж ирэх ямар амар уран хүн бэ те. Харин аюу муухай юм болчих шиг. Гэтэ энэ 1 2 3 яваа юм байна. За хаяу. Би наад төмрий чинь Герман ихээр унчаад хайчаад идэх байхгүй. Нилээ 4. За чи өстө энэ да найз нь даан. $6 юанта тэнцэх хэмжээний юм гаргахгүй бол би шууд мөнгө нэхээс оч. Аба. Let's go. За явцгаая. Эртнээс өнөө хүртэл монголчуудын хэлдэг нэгэн үг бий. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй. Оролцогчид маань энэ зарчмыг санаж хүчээ нийлүүлж чадвал аялал амжилттай дуусгаж сорилт бүрийг давмтуулж чадна. Гэхдээ нэг зүйлийг бүү мартаарай. Ялалт зөвхөн нэгэнд нь ногдох болно. Ер нь явж үзэх газрууд олон дээ тийм ээ. Одоо энэ бол манай монголоор бол зайсан юм дгүү да. Улаанбаатарын бол зайсан юм шиг байгаа. Одоо төсвийнхөө жилийн төсвийнхөө 95-аас 98% аялал жуулчлалаас олчт юм уу? Хүн энэ гадны орныг үзэх хэрэгтэй. Би бас нэг өөрөө тийм бодолтой байдаг гэсэн. Ингээл гадагшаа хамаг мөнгө аваад явлаа. Тэнд очиод шопинг хийгээл аялал хамаг мөнгө дэлхийн бүхэл орон ингээл аялдаг штэ. Тэгэхээр тэр гадагшаа аялж байгаа хүмүүсийг бид нар буруутгаж үнэхээр болохгүй шүү. Тийм штэ. Тий. Яаж харин гадны жуулчдыг одоо эх орн руугаа аваачих вэ гэдэг л тэр л чухал. Тэрийг бол одоо бид нар хийгээд шийддэг асуудал биш. Маш урт хугацааны төрийн зөв бодлого аялал жуулчдын зөв бодлоготой байж ижил. Менежмент өндөртэй байж ижил. Тий, авчлаа маа. Гээж нэг жоохон улс төрж чөхөд 70 муу тараад яваад гэж байна шүү дээ. Ерөөсөө ингээд. Адилхандаа аялал жуулчлалыг ер нь төрийн хэмжээнд маш одоо нөгөө нэг газар дээрх алт гэдэг шиг бодож ажиллах хэрэгтэй тий, төлөвлөх хэрэгтэй. Газар доорхоо боловсруулад мөнгө олоод байгаа мөртлөөсөө газар дээрх баялгаа бид нар нөгөө үнэлж тэнд тэрийгэ боловсруулж борлуулж чадахгүй байгаа. Сум одоо жишээлбэл Дэлгэр Монголд байхад бол нааш ирээд яах вэ? Одоо Монгол хүн таалагдаад байгаа нь өвлийн хүүтнээс энд ирэхээр л гоё байгаа байхгүй юу? Ногоон байгаль хараад шорт ботолтой яваал ингээд энэ агаар гоё чиглэг уур амьсгалтай юм байна. За тэгээд маш шигүү ширэнгэн ой шугуйтай юм байна. Тэгээд нөгөө нэг мэдээж барилга байгууламж аяд тухам сайхан юм. Инхээр ч л сайхан гоё болчих. Одоо энэ далайн иргэний нөгөө нэг энэ тохижуулалт. Далайн иргээр ер нь хамаг тийм үзэсгэлэнтэй барилга байдаг юм шиг үү те. Арай ширэнгүү аа. Ширэнгүү бүр газар харагдахгүй ш. Тийм шүү дээ. Энэ манай кабелхээр ийм байхад бол бүрдэхгүй. Энэ яагаад гэвэл халуун орных байхгүй юу? Энд хасах юмд энэ явахгүй ш. Тийм болохоор би ингэж боддتي. Эх орноо юу нүн цэнтэй байгаа. Тэрнгээр нь хэлээ өгчүүд.
малчин ард түмэн тэр тал дээр явж байгаад нэг айлд орчиход чинь тэр айл байгаа байдлаараа байх. Тэр үнцэнтэй тэрийг л үзэгч үерж ш. А тэгэхгүй бүхэл орон ингэ хөгжсөн 5 уттай чөчт бодолд ороод хүмүүс ингэ ирэл үзчихэж хямдхан байна шүү дээ. Ирэл үзчихэж чинь. Их чөлөөтэй ингэж явж байгаад нэг айлд ороод тэр айл очиргүй дайлж майлаад тэр хүн тэнд байгаа хүн өөрөө тэнд дотор амьдарч байгаа хүн өөрөө асар их хэрэгчлөөтэй байна гэж байгаа юм. Энэ бол дэлхийн улс үндэстнүүдийн хүсэмжт зүйл энэ хэрэгчлөө бол. Энийг л хүсэж тэр Монголд ирээд зарим нь бол яг бүр цус нь булглаад тэнд гээд амьдраад үлддэг. Өвлийн өвтөнд өсдөд л өмсцэн л тэнд амьдрал нэг ганц 2 цагийн ажил хийцэн л амьдраа явж идэг гадаадууд байдаг шүү дээ манай Монгол. Утаамтагийн тоохгүй. За нэгэнт кабел кар одоо энэ дүүжин тээвэр хийгээд эхэлсэн. Одоо л одоо хөрөнгө мөнгө ингээд зохицуулагдаад хийж байгаа бол маш эрсдэлгүй зөв тооцоолж хийх хэрэгтэй шүү. Эрчим хүч тасрах уу үгүй юу? Зөвхөн тасрахгүй шугамтайгаа энийг одоо холбох гээд олон асуудлыг шийдэж байгаа байх л та. Лавл ийм байж болохгүй. Ийм байвал энэ зүгээр шууд хүүтэн дамжуулна тийм үү? Эрс уур амьсгалтаа манад хасах 28 32 болоход л чинь зүгээр. Тэгэнгүүт чи энийг халаахын тулд амар их эрчим хүч зарцуулах хэрэгтэй болж байна. Энэ шууд нарыг аваад өөрөө энэ дороо тоогоо үйлдвэрлээд халж идэг тийм л юм байна. За магадгүй энэ дандаа нарны панел байж болж байгаа. Тэгэнгүүтлээ тэрнгүүрээ халаадаг гэдэг байвал. Тэгэхээр одоо тэрийг мэдж хийж байгаа байлгүй дээ. Зөв сайн гаргасан л байдаг байлгүй. За тэр Монгол орны аялал жуулчлал гэж ярьж штеп. Гадаадд юунд нь дурлж ирдэг гэж. Одоо Альпи, Нуруу, тэр Канада, Европын орнууд дэндүү гоё тансгүй юу бол ус байгаль манайхаас дутах юм байхгүй. Гэхдээ тэнд англим үнэр гэдэг юм байдгүй байхгүй юу? Үхэж сэргдэггүй байнгын мөнхийн ногооноор шахдаг болохоор сэргэлт авдаг байхгүй. Манайх чинь тас хөлдөөд эргээд дэлгэрхээр шин ургадаг болохоор тансаг ариун үнэр байдаг байхгүй. Нэгдүгээр. Хоёрдугаар онгон зилүүд тал дээр хинч хизээч машина дуртай үедээ буулгаад тал хараад зогсоод бийцдэг байхгүй гэж. Энэ мэтийн зүйл чинь гадны жуулчдаг уу татдаг. Тэрнээсгүй зүгээр амар гоё байгальтай газар байгаа шүү дээ. Ганцхан Монголд юм биш шүү дээ. Тэр нөгөө нэг уянгагийн сая мэрхчлөө тэр дураараа байдаг сэлүүн хүн ам цөөтөө том хавтгаанууд байдаг л сонирхол татаад идэг шүү дээ. Тэгээд тэр хавар соёолдог шин юм. Өвөл тас хөлдөн гэдэг чинь асар чухал юм болоо шүү дээ. Ямар ч тэгжиж буцаад шинээр ургаж төлж хавар бүхэн ургадаг. Тэгтэл тэр өнөр шинээр бий болчиход байгаа байхгүй. Тийм болохоор л тэр ургамлыг эзэн амтны мах юм гэдэг юм шүү. Тийм яг юм. Хайнааны зайсан толгой нь Санья хотын хамгийн өндөр зэг далайн төвшнөөс ойролцоогоор 400 метрийн өндөрт оршдог бөгөөд эндээс Санья хот болон эргийн гайхамшигт хөндий, уул, далайн өргөн уудам дүрс нэгэн дор харагдана. Оролцогчдод өнөөдрийн аялалд нь амжилт хүсье. За би чамд талхав гэдсэн шүү дээ. Яна талхаа л. Миний нас юу одоо? Цэрэрэ. Оо чист. Сэргэлэн шүү дээ. Шоколадын крем аваад ирсэн байхгүй юу? Энэ манай өрөөнд бас байгаа ш нэрээ. Чи нэрээ. Би чамд хувааж штэ найз. Энэ нөө цагаан идэ бөөцөж. Урлан бүтээгдэхүүнтэй төгсөх. Хүний нутагт өсөж авсан чинь ингээд. Энэ тансаг юм гарч. Хар кофетой, шоколадын кремтэй, хүлчин талах. Өдрийн зоог ямар тэ бүрэгчэндээ хөлдөөсөн шөлтэй. Би ч ядаас явж өгнө шүү дээ. Тэр чихрэг авсан зүг байна. Ингээ шоколадтай кофе. Хар кофе ахгүй? Одоо болоогүй шүү дээ хоёлаа. Буудал очиж ажиллаад мөнгө олно. Таваас эн чинь гэр орнолгоо бас тэг чихэр жимстэй очичмоор байна. Өрөвдөлтөд амсуулах уу? Энэ нэр ямар гоё амттай юм бэ? Яг зогцож байна. Оле. Амар гоё нэ. Пүүлчин талхыг шоколадны кремтэй хар кофенд дүүрээд идчихэр гэж бодлоо таа. Энэ бол тансалдаг. Тэгээ хаана гэж хайнааны зайсангийн орой дээр. Сая би тэр яриад явж илээ л да. Би тэр
Йоо, яаж энэ уулыг ингээд тойруулаад битүү хийсэн бохоггүй. Доошоо зүгээр хязгааргүй ширэнг. Яаж энд ингэж их гагнуурын ажил, эднэрийн энэ хөлний суурийн ажлыг хийвэ? Тэр их цементийг яаж тэндээс авчирваа? Яаж тэр модыг хажуугаар зайлуулад хийвэ? Энэ их гагнуурыг их юм ярьлаа. Амар тогтчихсон. Маш их хөдөлмөрш. Би харж илаа түрүү. Толгой дээгүүр нэг мод өнгөрсөн. Энд чинь хүмүүс хүрээд идэг хэсгийг ингээд бүр битүү ингээд ороогод хамгаалчих. Үгүй нэр одоо ямар гэр орондоо юмаа хийж байгаа шүү дээ, тийм амар сэтгэлтэй байх таах. Гүр ингэж ижил юм гоё болтгол юм байна л та. Модыг ингээд толгой хүрээд байгаа хэсэгт ингээд орооцсон. Мундаг байгаа зү. Тэгэхээр суралцах юм их вэ шүү. За, найздаа баярлалаа. Би чамайг талах авал гэдээ харна. Одоо бас нэр өлсөж явахаар ганц талах хуглаад амруугаа ивэл зүгээр ч юм уу гэж бодоод. Тэрнээс чи тооч ямар мөнгө авах вэ ингээд хасглаа сууж байгаа. Тэгээ баярлалаа. Өдрийн хол сайхан байна. За, оройн хоолороо. Хоёулыг нь өршөлтөө бай. Тийм аим сонирхолгүй те. Үгүй шүү хөө. Тэгж бодож байгаад чамайг далаар чинь тавья гэж бодчихсон байхгүй. За ингээд бид хоёр өдрийн цагаа ууж байна. Баярлаа. Одоо орой юу болохыг харцгаанаа хамтдаа байж. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч New Julchin Tours мөрөөдлийг дурсамж болгоно. Ивент тэтгэгч амин чанар, амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч эрүүл амьдралын энгийн жор Wovle нүүрс ус задлагч. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Монголд 2016 онд уургийн пептидийг сарлагын сүнээс гарган авсан юм. Харин хүний биед дуураг дутагдсанаар шалтгаангүйгээр ядрах, нойргуудах, ой тогтнол муудах, үс суунах, хавагнах, дархлаа сулрах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл та уургаа нөхөхийн тулд эдгээр 29 канал сүүг нэг доор ууж чадах уу? Харин манай эрдэмтэд эдгээр сүүн дагуулгадах уураг эрдэс бодисыг хоёр халбаг амин чанарт багтаалаа. Амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Байгалийн гаралтай тусгай технологи агуулсан сүүлийн үеийн фермент Wovle Comfort Enzyme нүүрс ус өөх тосны шингээлтийг дэмжиж турах үе явцыг эрчимжүүлж биеийг эрүүлжүүлэх онцгой бүтээгдэхүүн. Өдөр бүрийг итгэлтэй эрүүлэр эхлүүл. Wovle Comfort Enzyme. Аз жаргалын амтыг мэдэр Golden Gobi шоколадный крем. Skin Life Японы арьс орчилгааны цогц бүтээгдэхүүн. Beauty Japan Cosmetics. Дэлхийн аваргыг дэрэгдээсэн New Julchin Tours 5 дахь удаага 70-94 техник. Аз жаргалын амтыг мэдэр
Golden Gobi шоколадный крем. Ивент итгэгч амин чанар, амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент итгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч New Julchin Tours. Мөрөөдлийг дурсамж болгоно. «21 реалити шоу» нэвтрүүлгийн 24 дахь цуврал Хайнан нарлын хамгийн өмнөд хот болох Санья хотоос үзэгч та бүхэнд хүрч байгаа билээ. Саньян дэлхийн түвшний аялал жуулчлалын төв болон хөгжсөн төдийгүй Хайнан чөлөөт худалдааны бомбтой холбоотойгоор аялал жуулчлал үйлчилгээ худалдааны чухал төв болсон юм. Зөвхөн аялал жуулчлал төдийгүй спорт, вэлнес, соёл, түүхэн аялал зэрэг төрөл бүрийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлж олон улсын аялал жуулчлалын төв болох стратегтэй 2020 оны хүн амын тоолгоор хотын нийт хүн ам 1 сая гаруй, суурин оршин суугчид ихээр төвлөрсөн хэсэгтээ 800 мянга орчим хүн амьдардаг. За өнөөдөр энэ Хайнан нарлын бидний аяллаа 21 мянга шоуны маань 2 дахь өдөр. Тэгээд одоо 2 дахь өдрөө бас айхтар нөгөө юу ячаагүй үлсэд сангачаагүй бас ингээд юм үзээд явж байгаа болохоор юус анхаарал үзэж байгаа харж байгаа юмдаа явчаад их тийм сайхан байна. Ирчнэр авж ийн эндээс айгүй одоо халуун байна. Өнөөдөр энэ Санья хотын хосын гүүр гээд гүүрэн дээр ирсэн. Энэ голын Санья гол гэж энэ голыг хэлдэг юм байна. Тэгээд энэ гол хосын гүүр гээд юм яг юм луун хэлбэртэй гүүр байна л та. Тэгээд энэ гүүрэн дээр бас одоо гомжгийн жаргалсайхан ах юм маань маш дээр үед зохиож ирсэн сайхан дуу бүтээлээс би бас өөрийнх нь саналаар ингээд дуулж сэргээж дуулж байгаа юм бүтээл байгаа. Тэрийг бас дуулж үзэгчтэй сонирхуулъя гэж бодоод тэгээ энэ гүүрийг сонгосон бид нар. Солонгосын Buble брендийн анарж үсний анараар цэвэр анараас гаргаж авсан яг анарын шүүс. Тэгээ энийг уучих. Бас халуусч малуусах нэмэртэй. Шинхэн уран бүтээл жагаахынхаа, том жагаахынхаа одоо бүтээлийг та бүхэнд зориулъя. Энэ шүн гэдэг юутай өтгөртэй Тэврэлтэн чин эргэлэн жаргалахсан Тэртэг шүнүүдийг эргүүлэн авчирхсан Халуун зүрхийг минь бүш шархлуулаач хайртай гэдгээ ахяад хэлээч Халуун зүрхийг минь бүш шархлуулаач хайртай гэдгээ ахяад хэлээч Насан турш хайрлах хайргүй болох
Хадун зүрхийг минь чи бушархлуудаач хайртай гэдгээ ахяат хідээч Хадун зүрхийг минь бушархлуудаач хайртай гэдгээ ахяат хідээч хайртай гэдгээ Зогсолтгүй хорох бараанд буурхаач Иргэн ирж нэмсгэлийг минь агаач Иргэн ирж нулимсийг минь арчиж Хадун зүрхийг минь чи бушархлуудаач хайртай гэдгээ ахяат хідээч Хадун зүрхийг минь чи бушархлуудаач хайртай гэдгээ ахяат хідээч хайртай гэдгээ ахяат хідээч Манай шоуны зүгээс нэг даалгавар өгсөн. Тэр нь юу гэхээр далайн орнд одоо бид нар чи ирчээд нь шүү дээ. Тэгэхээр далайн орны одоо бидний мэддэг хамгийн сайн амтан наймаалч. За мөн хавч тийм ээ. За энэ одоо хоёр амтнаар ямар хоол хийж болдгийм бэ? За энийг нэг судлаад хийгээд орхиж гэсэн. Пэ мөн алт мөн байна мөн. За ингээд бидний өнөөдрийн ажил өндөрлөж байна. Маргааш оролцогчдын хувьд мөнгөө өсгөх чухал өдөр. Тийм учраас зөв төлөвлөгөө, анхаарал, хурд, авахаалж самбаа хэрэгтэй болно. Өдөр бүрийн жижиг алхам, ухаалаг шийдвэрүүдэл шоуны эцсийн ялалтыг тодорхойлно. Тиймээс өнөөдөр сайхан амарч маргаашдаа шинэ эрч хүчтэйгээр бэлэн байгаарай. За ингээд 400. За 400. Үгүй тэгтээ амар үсэж байна. Юу орой болоод нөгөө ингээд тэрнээс ч хойш бас нэлээ явцсан шүү. Одоо яг үнийг л жоохон нэмэлт идэхийг хэрэгтэй. Өөргөө одоо ингээд ань тавьж байгаа шүү дээ. Ямар амар харгис юм бэ?